11 сард $101,000 буюу Монгол мөнгөөр 346 сая төгрөгийн одоо худалдан авалт одоо үрэлт хийжээ. За юу байцхан сонирхол нэг залуусаа та бүхэнд энэ сайхан өдөр өглөө орой мэндийг эцэг миний зүгээс хүргэж байна. За өнөөдөр бид нэр хов базна. За энэ ямар хов бэ гэхээр за тэгээ зарим одоо мэдгүй залуучууд айгүй их бол байгаа ах гэж болоод чинь. За энэ ховын эзэн маань 2018-аас 2019 оны хооронд за Монголын Forex-ийн ертөнцийг ерөнхийдөө бас нэлээд бас хөгжилд хувь нэмрээ оруулахад тусалсан. За мөн бас олон ч залуучуудын бас итгэл найдварыг үгүй хийсэн. За иймэрхүү явдал болсон юм аа. За энэ ямар учиртай вэ гэхээр за 2018 онд Нико гээд за та бүхэн бол мэдж байгаа тий шивэстэй залуу жоохон монголоор жоохон муу ярьдаг одоо Германд амьдарч исэн гих залуу гарч ирээд за ер нь бол бужигнуулсан. За Forex-ийн яг тухайн 2000 одоо 18 оны хувьд гэх юм бол яг одооных шиг тэгж их хүмүүс нэг Forex-ийг арилж байгааг бол мэддэггүй байсан. За тоот хийдэг хүмүүс нь мэдээд бол за тэгээд ингэж яг тэр Нико гэдэг залуучг бол бүүм гэж бол гаргаж ирсэн тохиолдол байхгүй байсан юм а. За тэгэхэд бол Нико бол social marketing-аар айгуу сайн яваад за тэгээд хүмүүсийн ерөнхийдөө жоохон шунал дээр тулгуурсан айгүй их олон зүйлүүдийг бол хийсэн учраас за монголчууд маань за Forex гэдэг чинь юм байна. Forex бол зөвхөн одоо мөнгө олох боломжтой юм байна гэдэг зүйлийг хараад за арилжаанд бол нэгдэж орсон байд юм аа залуус. За тэгээд миний хувьд гэхээр одоо энэ хүү бичлэгээрээ одоо ямар нэг хүний бол одоо бас нэр хүндэд халдаж одоо мууг нь үзгсэнгүү яг тухайн үед яг юу болсон те одоо яг яагаад гинт ингээд гараад ирвэ гэсэн бичлэг юм аа залуус. За тэгэхээр бол ерөнхийдөө та бүхэн бас зөвөр ойлгоорой. Тэгээд Нико гэж залуу маань гинт 6 жилийн дараа гарч ирсэн. За гарч ирэхдээ хэдүүл яаж гарч ирсэн бэ гэдгийг хэдүүлээ харъя. За тэгээд өмнө нь юу хийж исэн бэ те би яагаад одоо мэдж байна. За юу одоо ямархуу одоо зүйлүүд хийгээд алга болсон бэ гэдэг зүйлийг одоо хэдүүлээ ярилццгаая залуус. За тэгээд хэдүүлээ бичлэгтээ оръё. За залуус Нико гээд залуу одоо яагаад гинт гараад ирв те. За гарч ирэхдээ ерөнхийдөө ямар бичлэг хийв те бас яах гээд ийн гэдгийг хэдүүлэл эхнээс нь үзцгээе. За тэгээд та бүхэн харж ивэл одоо Никогийн ийм одоо Facebook байдаг Facebook хаяг. За энэ дээр хэдүүлээ одоо эхлээд бол сторинуудыг хэдүүлээ харцгаая. За ямар стори яг яаж хийгээд байгаа вэ гэдгийг. За тэгээд сторигоо эхлүүлье. За ээж миний хувьд болохоор бас өмнө харсан болохоор за хамгийн эхний стори нь бол за ийм байна те. За энэ нэг буйны үйлс одоо буйны үйл ажиллагаанд одоо оролцож байгаа юм шиг байна. За тэгээд ийшээ болохоор за 4 сая 400 мянган төгрөг шилжүүлсэн байна. За хоёр дахь стори нь болохоор за энэ дөр бол бас нэг иймэрхүү юмнууд бол бичжээ. Том нөлөө үзүүлэх хэмжээнд хүртлээр би жижиг зүйлс дээр анхаарлаа хандуулах болно. 5 жилийн өмнө би өөрийн болон өрөөлийн мөнгийг үгүй хийж том алдаа гаргасан. За энэ юу одоо энэ яг юу гэж хэлж байгаа вэ гэхээр за Нико эхэлж гарч ирээд за тэгээд Нико ингээд айгүй их ингээ мөнгө хийгээд те хүмүүсийн нүдэн дээр л өдөр төчнөө 10,000 10 20 30 100 бараг те 100 200 мянган доллараар хийгээд ахаар нь за монголчууд бол юу гэж бодсон бэ гэхээр за энэ залууд одоо өгөөд мөнгө өсгүүлье гэж бодсон. За тэгээд бол айгүй олон инвестментүүд одоо хүмүүс одоо Никорд одоо хөрөнгө оруулж эхэлсэн юм а. За тэрийг хэлж байгаа шүү. За тэгээд өөртөө одоо алдсан бүх мөнгөө эргэлдүүлэх зорилготой байсан ба тэр явдлаас хойш амьдрал маш хэцүү байлаа. За энийг бол ойлгож байгаа тий. Тухайн одоо инвестмент одоо өгсөн хүмүүсийн бүх мөнгийг бол Нико бол алдсан, бүгдийг нь алдсан. За яаж арилждаг байсан бэ гэдгийг хэдүүлээ дараа нь харнаа. За тэгээд өөртөө наагаагүй тэр мөнгөө буцаан төлөх нь хийсэн гимээ намжлах ганц арга юм байна. Бизнес хурдан томруулах гэж гинэн бодсон хүүхэд яаж шалдаа ундгийг би өөрийн биеэр мэдэрсэн. За энэ бол мэдээж бол анх жоохон бацаан байхдаа бол шуудлаг бацаан байхдаа бол гинт орж ирээд бужигнуулчаад гараад явсан. За тэгээд өөртөө наагаагүй гэдэг нь бол энэ бол өөртөө бол юу ч бол аваагүй. За энэ бол өөртөө наагаагүй одоо бүгдийг нь бол бүх мөнгө бол алдсан гэсэн үг. За мэдээж бол
тий яаж алдахыг мэдж байгаа брокер дээр арилжээ гэдээ алдсан байгаа. За тэгээд би дараагийн саруудад 500 сая төгрөг хандивлан алдаагаа залруулах болно. Шаардлагатай зүйлд нь хандивлах болно. За энэ юу гэж байгаа гэхээр за нөгөө баахан хүмүүсээс инвестмент аваад одоо хохирол учруулсан байгаа шүү дээ. За тэрийг бол тэр хүмүүст бол өгөхгүй харин тэрнийхээ одоо тий одоо karma is real гэдэг үг байдаг тий. Магадгүй тэрнээс айсан байх. Тэгээд зүгээр одоо буйны үйлсэд бол ингээд мөнгөө зарцуулна гэсэн байна. Гэхдээ бол миний бодлоор бол жоохон буруу гэж болоод байна. За Нико одоо гэж хандаж хэлэхэд бол за чи одоо өдөрт одоо тий тодорхой хэмжээний ашиг хийж байгаа бол одоо чамд итгэж мөнгө өгсөн хүмүүсийн мөнгийг одоо барагдуулах хэрэгтэй. Тэгжээж бас арай өөр болно. Шал дими зүйлд бол мөнгө өгөх хэрэггүй. Хүчнөө олон зүйлүүд бол болж өнгөрсөн гэдгийг чи ч гэсэн өөрөө мэдж байгаа шүү. Тэгэхээр одоо их мөнгө одоо оруулсан хүмүүсийн хайл болох юуг нь одоо өрийг барагдуулаарэ гэж хүсье. За дараагийнх нь юу вэ гэхээр одоо би амьдралдаа илүү дутуу зүйл хийх шаардлагагүй болсон. Өөрийн хувийн амьдралаараа амьдраад явж байхад л надад одоо хангалттай. Гэхдээ нийгэмд том нөлөө үзүүлэхийн төлөө их хэмжээний мөнгө олох нь миний гол зорилго. За энэ бол мэдээж бол ямар учиртай одоо буцан одоо иргэн ирэлт хийгээд одоо монголчууд руу хандж байна гэдэг нь маш тодорхой. За яагаад тодорхой вэ гэхээр за энэ ямар нэгэн зүйл хийж байгаа юм бэ? За тэрийг монголчуудад за би одоо тий харуулад за магадгүй дахиад инвестмент чи авахыг үгүйсэхгүй учраас энэ дэр маш манайхан болгоомжтой байх хэрэгтэй. За эхний за ийм бичсэн байна. За дараагийнх нь юу вэ гэхээр за зүрх мартахгүй гэдэг төсөл байна тий. За энэ төсөлд бол 4 сая төгрөг бас хандвалсан байна. За сайн байна бас. За тэгээд энэ TikTok хаяг. За энэ дээр юмнууд байгаа. За Нико TikTok өөрийн TikTok хаяг нээсэн байна. За энэ дээр нэг коммент байна. Би бол та нар шиг 5 цаас гуйхгүй. Гудамжны яг гой хуучин шивэстэй буруу ингээд сайхан амьдраад явж байгаад баяртай байна. Хуучны шивэстэй манай үеийн броос тэгээд ингэж амьдрах хэрэгтэй юмдаа гэсэн байна. За энэ бол амар одоо тий пялдаг шаасан байна. За энэ бол энэ хүнд мөнгөө өгж алдаагүй учраас тий зүгээр ингэж бэлдэх шааж байна. За тэгсэн чинь доор нөгөө гарчин Нико DM одоо энэ дээр DM хараарай 100k явуулъя. Магцсныхын төлөө 100k өгж байна. За тэгээ энэ дээр нь одоо энэ дээр дансаа үлдээгээд мөнгө аваарай яваасай. За энэ дээр нь болохоор дансны дугаар шиг give me money bro гинэ. Тэгсэн чинь 50k хийсэн. Нөгөө тань ч гэсэн магадгүй боломж шүү. Нико руу дансаа явуулах юм бол танд 50k өгч магадгүй мэн. 50-с 100k. Бүр магтах юм бол 100k. За тэрнээс бүр илүү магтах юм бол бүр илүү ч мөнгө өгнө. За цаашлие. За энэ бол анх Монголд найзууд дээр ирж байхын бичлэгийг чинь үзэж байсан. Ингээд алга болцсон, ингэж гарч ирдэм байжээ. Амжилт тэнгуүлээд дансны дугаараа тавьсан байна. За тэгсэн чинь 50k шилжүүлчих. За та бол удахгүй тий олон аккаунтнаас магтаад 50k олох easy арга шүү. За тэгээд энэ бол нөгөө криптогоо бол ингэ явуулсан байна. За криптогоор ингэж алж ийн талж ийн. За энэ дээр одоо нөгөө нэг яг Нико яагаад гарч ирсэн бэ гэдэг шалтгаан нь одоо ер нь 100% харагдаж байна. За 173 сая төгрөгийг 7 цагийн дотор юу ч зарах гэсэнгүү болгоомжтой гэдгийг л харууллаа гинэ. За 173 сая төгрөгийг ашиг хийсэн гэдэг зүйлийг бол харуулсан байна. За энэ бол мэдээж ойлгомжтой. Хинлүү хандж байгаа. Олон нийтийн масс руу хандж байна. Миний хувьд л тэгж бодож шүү. За тэгээд за дараагийнх нь юу вэ гэхээр за энэ нөгөө нэг юу байна? Нөгөө пэлдэгцэн хүмүүстэй мөнгө явуулж байна. За ингээд 50 100 150 200 250 за 300 орчим мянган төгрөг явуулсан байна. Тэгэхээр та ч гэсэн бас Нико чи гоё шүү, чи гоё шаад шүү, чи гоё залуу шүү те. Энэ трийг худлаа өмнө шаагаад энэ залуугаас 50 мянган төгрөг авах боломжтой байна. За ямар ч гэсэн энэ байна. Стори нь бол энэ байна. Огцом ингэж гарч ирсэн. За одоо дараагийнх нь бид нар юу вэ гэхээр за одоо энэ дээр харах юм бол 25 настай крипто сайтны амьдрал дах бодит өдөр. За хэдүүлээ нэг бөөнд үзцгээе. За сард тэрбум гаруй төгрөг олдог хүний нэг өдрийн амьдрал real. Өглөө сэрээд 11 цаг гэхэд сэрээд ихнэр хүүхдийг цэцэрлэн хөргөж өгсөн. Тийм учраас би жоохон амарч чадсан. За ингээд миний ингийн office space муур байна. Суугаад ихлэ чартнуудаа шалгах, тэнгүүд давхар казинод би энэ сард $100,000 хасах дээр явж байна. Тийм учраас та нар хязгаарч битгий тоглоорой. Маш аюултай юм шүү. За бас энэ бол айгүй зөв үг гэлж байна те. За казино бол аюултай шүү. За миний хувьд гэх юм бол Сингапурт очиод казинод ороод за нэг 10 20 за 30 минутын дотор бол $900 алдаа. За тэгээ боли гэдэг бол шийдвэр гаргасан байгаа. За энэ хүн бол энийг бол маш сайн хэллээ те. Тэгээ та бүхэн хойштож гэсэн үнэхээр анхаараарай. За өнөөдрийн
хийх юмнууд гэвэл гадуур нэг хэд юм авах ёстой. Одоогоор Urumapigi, Royal Oak 2 бүгж, Van Cleef тэгээ баруун талдаа бас 2 бүгж зүүцэн. Өнөөдрийн outfit. За нэг хитэн ажлын юмаа хийчээд дээшлээд good morning. За ямар ч байсан хүүхэдтэй болсон юм байна те. За миний дууснаар бол 2 хүүхэдтэй болсон гэж бол сонсогдож исэн. За ямар ч байсан аав ээжийнх нь одоо хийсэн зүйл бол хүүхдэд бол ямар ч хамаа байхгүй. Тэгэхээр манайхан бас те хүүхэд шуухад руу те дайрах ямар шаардлага байхгүй харин ч гоё амьдарч байна. Гэр бүлтэй болно гэдэг ч хамгийн чухал зүйл. Өглөөний мэд усанд ороод дуусчаад хувцас өмсөд тэгээ зүгээр л энгийн амьдрал би одоо энэ бичлэгнүүд хийхэд тийм Lambo эсвэл Ferrari энэ тийм юм ерөөсө түрээслэхгүй. Энэ бол зүгээр л жинхэнэ хүний амьдрал. Та нарын одоо ихэнх social дээр харж байгаа юмнууд ер нь бол fake байдаг. Тэрийг ойлгоорой. Энэ бол яг ингээд real өдрийн амьдрал. За өнөөдөр нэг хэд юм авах ёстой гэх юм уу? Микрофон авч байгаа. Өнөөдөр орой нэг stream хийгээд нэг хэд юм хийж байгаа. За ингээд дэлгүүрл ороод нэг Razer microphone тиймэрхүү юмнуудыг аваад тэнгүүд өөр тийшээ яваад өөр дэлгүүрээс тэрэг авах хэрэгтэй. Тэрэг эвтэрсэн. За тэнгүүд нэг хоол идэж яхад нэг 2 газар руу хандив хийгээд гэх юм уу хандив өгөөд. За энэ бол нөгөө түрүүний сторийн ихэнд байсан хандив байна те. Нэг 2 газар руу те. Нэг нь болохоор готлгүй байгаа хүүхдүүдэд бас нэг готл олох, нөгөөт нь болохоор зүрх мартахгүй гэдэг төсөлд бол нэг нийт хандивсан мөнгө нь те. Нийтдээ нэг 9 сая төгрөг хандив байсан. Тэнгүүд одоо энд тэргээ сонгож байна. За нэг энэ тэрэг ёстой таалагдсан энэ тэргийг Joel-гээд брендийн тэрэг бас манай хүүхд бол хэрэгэлдэг. За энэ бол айгүй сайн брэнд. За энэ бол айгүй гоё том брэнд, айгүй чанартай брэнд гэдэг шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас те энэ тэргийг ерөнхийдөө дараа хүүхдүүдтэй хэрэглүүлээрээ айгүй сайн брэнд. Энтэй бол яг санал нэг байна. Авъя да гэж бодоод аваад тэгээд буцаад гэрлүүгээ харж байна. Тэгээ нэг 3 цаг 4 цаг ингээ гадуур яваад нэг бас нэг өөр нэг хэд юм аваад зүгээр хэрэгтэй юмнууд энд ингээд микрофон unbox хийгээд тэнгүүд өдөрчин ажиллаад оройдоо нэг хүүхдтэй жоохон бэлтгэл хийгээд тоглоод тэгээд унтандаа. За сард За эхний одоо 25 настай крипто сайтны амьдрал дах бодит өдөр гэдэг. За энэ бол рилээр бол орсон байна. За яг хөө амьдарч байгаа нь бол гоё л амьдарч байна те. Үнэхээр яг гоё олон цаг байна те. Олон одоо их мөнгө байна те. Тэгээд айгүй гоё амьдарч байна. Энэ бол nice. Энэ бол nice байна. За энэ артлынх нь энэ болохоор эхнэр нь гэж бол бодож байна. За тэгээд эхнэрийн талаар юм ярихад бол манай энэ одоо энэ хүмүүс маань одоо тий Нико маань асуудалд ороод эхнэртэйгээ бол одоо хүмүүс цугцсан гэж бол ярьдаг. За тэгээд эхнэр нь болон Нико хоёрыг тухайн үедээ хамаг бүх сошиал бүх сувгуудаа хаасан. За тэгээд эхнэр нь ч гэсэн бол одоо Монголд Интерполоор одоо 90 сурвалжлагдж байгаа гэсэн тиймэрхүү мэдээ бол байдаг. За тэгвэл би бол тэрийг үнэн үү худлаа юу гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч энэ бол эхнэр нь байх шиг байна. За энэ бол эхний рил нь бол ингээд дуусж байгаа. Эхний хийсэн. За энэ бол энэ дээр бол та бүхэн бол яг ямар хуу зүйл харуулах гад байна те яг яах гад байна гэдгийг нь ойлгосон баг. За одоо хоёр дахь рилийг үзье хэдүүлээ. За ингээд за энэний сэдв нь болохоор 11-р сард миний худалдаж авсан зүйлс гэж шүү. TikTok бичлэг хийж эхлэе да. 11 сар дуусчлаа. Энэ сард юу авсныг та нарт харуулъя. За эхний юм бол ихнэр надад авч өгсөн Sultanite бүгж 3 color goldтэй. За энэ дэр бас нэг зүйл та бүхэн хараарай. Энэ доор нь байгаа шүү дээ. За энэ болохоор Nico гэдэг яг энэ хаацсан болохоор яг сайн үнэнд үн харагдахгүй. За ер нь бол энэ доотлолт бол үнэнд үн давхар явж байгаа шүү залуусаа. Энийг давхар хараарай. Тэгээд diamondsтэй. За дараагийн юм би их нартай авч өгсөн энэ эмэг 2 emeraldsтэй. Тэгээд доотлих нь хормын бүгж нь ингээд тааруулж авсан. За дараагийн авсан юм бол Van Cleef 5 motif. Энийг би өөртөө авсан. Цагаан алт. За тэгэнгүүт их нартай би нэг имийг авч өгсөн 3 төрлийн алттай white, rose, yellow, gold. Тэгээд давхар энэтэй зүйлтийг авсан. Тэгээд энэ би өөртөө авсан Cartier-ийн бүгж. Тэгэнгүүт их нарт авч өгсөн бас нэг Trinity Cartier-ийн бүгж байгаа. За тэгэнгүүт 4 дахь юм нь бол энэ Van Cleef-ийн Tricolor бүгж. Ингээд нийт үнэ би дандаа доор нь оруулж байгаа. За өөртөө би ийм нэг гинж авсан.
алт, шар алт, би уг нь цагаан алтцуудыг данд бичлэгээс бас харж байгаа. Гэхдээ энэ надад яста таалагдсан. Ингээд нийлээд 2 юм авсан буувч зүйлд. За хүүд төрсөн өдөр энэ сар төрсөн өдөр болсон. Тэгээ хүүд нэг ийм Cartier-ийн Panther гинж авсан. Тэнгүүд нэг ийм алтан pendant, dollar sign pendant авсан. Тэгээ нэг жижиг цаг авсан. Энэ бол Seiko-гийн цаг. За хүүдээ бас нэг шинэ iPad авсан. Өөрийнх нь iPad mini жоохон хуучирсан. Тэгээд нэг ийм iPad аваад. За бас л амар гайхуулж байна тий. Ер нь бол за инглээ тэглээгээл бас л үнэхээр гайхуулж чадчихна. Надад бол ингэж бол гайхуулаад байх юм бол байхгүй шүү дээ. Тэгээд энэ одоо бүгж одоо юу ямар амар үнэтэй 90 сая энтер гэх тий. Бас за цаашаа үргэлжлүүлье. Их нартай нэг MacBook Pro авсан. За тэнгүүд их нар шинэ шил авъя гэсэн. За нэг ийм Dior-ын шил гэх юм уу, малгай гэх юм уу, visor, Dior visor энийг авсан. Би бас хаяа зүдэг. Ёстой гоё харагддаг. За дараагийнхан бол би өөртөө нэг шил авсан. Миний хараагийн шил өмнөх байсан Chopard-ийн шил хүү дээр нь үсрээд ивдэлцэн. Тийм учраас би өөртөө нэг шинэ шил хийлгүүлсэн. Энэ Maybach-ын шил Chapter 2 ч үлээ юу ч үлээ. За нэг ийм шил. Шил нь бол Seiko-гийн custom шил, харааны шил. Тэнгүүд энэ шил 2-7 хоногийн дотор дууссан. Тэгээд энэ 2-7 хоног хальт нэг зүүх шил нэг ийм Moschino ийм нэг шилийг авсан хальт зүүх. За 2-7 хоног зүүх шилнийх нь үнд бол 886 мянга гэдэг юм тий. Бас яах вэ бас. За тэнгүүд хүнс хувцс машин хүүхдийн хувцс ингээл зүгээр бүх юм нийлээд нэг 43 сая болсон. Тэгээд нийлээд энэ сард $100,000 340 сая төгрөг үрсэн. За энэ бол сая хэлж гин те нийт одоо 11 сард $101,000 буюу монгол мөнгөөр 346 сая төгрөгийн одоо худалдан авалт одоо үрэлт хийжээ. За энэ бол их мөнгө те. Гэхдээ яг одоо арилжаа хийгээд яг чадж байгаа залуучуудад бол энэ бол тийм их мөнгө бол биш гэж бол бодож байна. Миний хувьд бол гэхдээ бол бас чанга биш те. За үзсэн баярлалаа баяртай. За ингээд за тэгээд ийм стори одоо ийм рил хийжээ. За тэгээд ер нь бол бас нэлээ юм гайхуулсан. За тий. За би ингэж бол саагж чадж гинэ гэсэн рилүүд хийсэн байна. Та бүхэн ч гэсэн бас одоо сонирхох юм бол одоо энэ лүн ороод бас харж болно. За ямар ч гэсэн ийм рилээр бол манай хүн маань огцом гарч ирсэн. За тэгээд би яаж одоо Никог одоо мэддэг болсон бэ тий. Ерөнхийдөө за Никогийн талаар товчгоо тодорхой зүйл хэлье. За би Никог бол хамгийн анх одоо энэ Амрагийн минтийн одоо энэ дуун дээрээс бол би тухайн үед бол харж исэн. За энэ бол бас тий ингээд европчууд царайтай амар шивээсэн мэт бас давгүй залуу байна гэж бол харж исэн. За тэгээд тэрний дараа бас юу болсон бэ гэсэн чинь за манай хүн маань гинт одоо сторинууд хийж эхэлсэн. За ингээд би бол ингэж мөнгө олж ийн тий одоо ингэж ийм юм хийж ийн те өдөрт одоо 10-20 мянган долларыг easy шааж яана гэсэн сторинууд нэг хэсэг айгүй их явсан. За тэрний дараа юу болсон бэ гэхээр за одоо энэ байна. За энэ бол Никогийн хамгийн анхны одоо нээжсэн Telegram сувг байд юм аа. Одоо Ultimate FX гэдэг. За энэ сувг бол яг тухайн 18 19 онд бол Монголд хамгийн өндөр Telegram дагагчтай сувг байсан. За 5,000 бараг давж исэн бах гэж бол би бол бодож ин тухайн үеийн айгүй олон. За тэгээд энийг одоо сувгаа нэгээд мань хүн одоо сигнал зарж эхэлсэн. За эхлээд бол мэдлэгийн чанартай зүйлүүд бол явуулж исэн. За та бүхэн бас энийг бас хайгаад Telegram-аар ороод үзээрэй заяа. Өөрсдөө үзчих. За тэгээд мань хүн маань яг тухайн 18 19 онд бол XM брокертай хамтарч исэн. За одоо яг миний хойно байгаа XM брокертай бол хамтарч одоо affiliate байсан гэсэн үг. За тэгээд ийшээгээ ерөнхийдөө та бүхэн орох юм бол за юу хийж исэн, яаж исэн те ямар лотоор арилжаа хийжсэн гих мэтчлээ одоо тухайн үе арилжааны юг бол ингээд нэг үрчлээ үзэж болно залуусаа. За би тухайн үед бол яг энэ группт байсан. За бас VIP группэнд байдаг байсан байхгүй. За VIP групп нь гэхээр сарын $100 групп байдаг байсан. За тэн дээр бол нэлээ олон бас гишүүдтэй байсан бас. Тэгэхээр бас за одоо яг тоогийн санд айгүй олон $100 гишүүдтэй байдаг байсан. За тэгээд ямар ч үсэн ингээд Нико ингээд сигнал өгөөд одоо мөнгө төгрөгөө алдаж яриад алга болсны дараа юу болж эхэлсэн бэ гэхээр сигнал зардаг хүмүүс айгүй их гарч ирсэн. За яагаад сигнал зардаг хүмүүс гарч эхэлсэн бэ гэхээр за Никогийн хувьд тэгэхээр
айл нь юу үлээ нэг тим хүний сигналыг аваад бас өгдөг байсан гэж бол өөрөө бол ярьж исэн. За тэгэхээр нөгөө гадаад хүний сигналыг одоо за гадаад хүний сигнал тухайн хүний сигнал $300-400 байлаа гэхэд та тэрийг авангуутлаа монголчуудаа зарна. За монголчуудаа зарахаараа яг тэндээс сигнал авдаг гэдгийг бол хэлэхгүй шүү дээ. Тэнгүүтлээ нэг хүний одоо $100-оор групптэй авна шүү дээ. За тэгээд тэрнгээр нь өгдөг сигналыг өгдөг бол байсан. За тэгээд тэрнгээр ингээ айгүй их ингээ мөнгө хийгээд те хүмүүс ингээд бас явуулдаг байсан. Тэгээд миний хувьд ч гэсэн бас яг тухайн үед бас сураад удаачгүй байсан. За Нико гэж залуу айгүй их ингээ мөнгө хийхээр би ч гэсэн ингээд хий гэсэн бодлоор бол одоо би бол Forex-ыг бас ингээд илүү эрчимтэй бас хийж эхэлсэн бас байд юм аа залуусаа. За тэгэхээр ямар ч байсан Никогийн хувьд бол ийм лотыг та бүхэн ерөөхдөө доошо гүйлгээд харах юм бол яг лотууд нь бол яаж одоо хэрхэн яаж ордог байсан нь бүгдийг нь бол мэднэ. За тэгээ Никогийн хувьд гэх юм бол би бол нэг зүйлийг бол айгүй их ойлгосон. За тэр юу гэхээр за хүнээс одоо инвестмент одоо тий. За миний подолч жоох ингээд тий. Хүнээс хамаагүй хэмжээний инвестмент авч одоо арилжиж болохгүй байна гэдэг зүйлийг бол ойлгосон. Тэгээд эрсдлийн менежментээ байнга барих хэрэгтэй байна гэдэг зүйлийг бол ойлгосон. За тэгээд Никогийн хувьд гэх юм бол ер нь бол бас нэг зүйл нэгэ тэгэхээр нөгөө төөгөө үйдэн штэ нөгөө ингээ нэг одоо мотивац одоо видеонууд айгүйх хийдэг те. За тэгээ хүн болгонд бас баян үнэтэй суугаад ингэсэн гэдэг та бүхэн санаж нэг бүжгийн хамтлагтайсэн. За тэдний хамтлагийг бол төөгөө энэ Нико бол дэмждэг байсан. За тэгээд 116 илүү те тэр хамтлагийг дэмжээ. За тухайн үед одоо тэр хамтлагийн гишүүдэд нь одоо River Garden билүү те энэ хойно байдаг айгүй үнэтэй газар одоо ингээд бүгдэнд нь байр түрээсэлж өгж исэн гэдэг сторигоо оруулж исэн. За тэгээд ер нь бол төөгөөтэй бол айгүй бас холбоотой байсан. Төөгөөгийнхыг бол айгүй дэмжиж исэн. Тухайн үед төөгөө ч одоо нөгөө нэг те нэг Монголын нэг тэмцээн болдог байсан юм а. За тэр мөрд оролцож исэн юу лээз те. За тэр мөрд оролцож явахдаа айгүйх дэмжиж исэн. Тэгээд Никогийн хувьд гэх юм бол нэг шар өнгийн 2 машин ундаг байсан. За нэг нь Range Rover, нэг нь Benz байлгүй те. За тэрнгээр бас айгүйх алдартай. Тэрэн дээр ингээд айгүй бол интернетээр ухах юм бол баг зураг нь гарч ирнэ залуусаа. За тэгэхээр тиймэрхүү зүйл хийдэг байсан. Тэгээд одоо бол яг гинт гарч ирсэнд нь би бол гайхаж байна. Гинт яагаад гараад ирв те. Тэгэхээр ямар ч байсан хойштой юу л юу үзүүлж магадгүй. Гэхдээ одоо та бүхэн бас болгоомжтой байх хэрэгтэй шүү залуус. Юм болгонд ер нь болгоомжтой. За хүн болгоны одоо тий хийж байгаа зүйл ашигт хараад бол хууртад бол орж болохгүй гэдгийг та бүхэнд сануулъя. За тэгээ залуусаа өнөөдрийн хамгийн анхны одоо хоб бааздаг бичлэг маань ингээд дуусж байна. За эндээс хойшоо би юу одоо байх вэ? Юу хийх вэ гэхээр за би аль болох Монголын Батэрдэн гэж залуугийн талаар мэдээлэл оруулна. За тэрний дараа бас одоо мухлаа гэд бас байдаг те. Одоо copy trade дээр бас асуудал үүсгэсэн. За тэгээд энэ залуучуудын талаар мэдээлэл оруулаад одоо яг хаана юу хийж байгаа вэ гэдэг зүйлийг оруулнаа залуусаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Гоё шүү та нар.